Оройн дөргийн үзэгчтэй One төмрөө нэвтрүүлгийн ээлж дугаар та бүхэнд хүрж байна. Өнөөдрийн дугаарт маань Монголын сагсан бөмбөгийн дээдлийгт хамгийн олон төрүүлсэн цөөхөн тоглогчдын нэг Магнат Дөржийн Отгон Баяр хүрэлцэн ирлээ. Танд оройн дөргийн. За оройн дөргийн. За тэгэхээр таны хувьд дээдлийгт 6 удаа буюу хамгийн олон төрүүлсэн гарын хуруунд багтах цөөхөн тоглогчдын нэг энэ амжилт хамгийн дөрөнд танд одоо юуг бодогдуулдаг вэ? Яг нь ер нь бол дээдлигийн тэмцээнд 6 удаа бас төрүүлнэ гэдэг бол бас миний хувьд бол бас бахархалтай зүйл тийм ээ. Тэгээд спортоор хичээлсэн, сагсан бөмбөгийн спортоор тоглосон хүний хувьд бол бас бахархаж явах зүйл гэж би дотроо боддог. Карьерийнхаа ер нь бараг 50% нь авраг байсан гэж харж болохоор байх гэдэг шүү дээ. Эндээс харах юм бол тэгэхээр таны сагсан бөмбөгийн карьерийн эхлэл хэсэг болоод яг энэ оргил үеийг бол би маш сайн мэднэ. Яагаад тэгэхээр та бүхэн 10 жилийн нэг сургуулийн төгсөгчд 10 жилийн 50 дугаар сургуулийн миний хүүхд байгаасаа сагсан бөмбөгийн спортод дурлж сагсан бөмбөг тоглох хүсэлтэй болсон маань тантай холбоотой байсан. Та бол манай сургуулиас төрж орсон хамгийн одоо алдартай агуу сагсан бөмбөгчдийн нэг гэдгийг би бол итгэлтэй хэлж чадна. Тэгэхээр ах トゥ олуулаа өссөн таны хувьд сагсан бөмбөгийн спортоор ер нь спортоор хичээлхийн сэтэл анханасаа ер нь яаж үүссэн бол? Тэг яг бид нар яг гэрүүл бол яг ах トゥ 8 улаа. Тийм манай аав зүгээр хоёулаа цэргийн хүмүүс байсан тийм ээ. Ээж маань бол залуудаа бас Ховд аймгийн шгшээ баг тоглодог. Энэ Ховд аймгаас волейболын тамирчин байсан. За тэгээд хоёр эгч маань бол биднээс төрүүлээд одоо энэ алтар нийгэмлэг, хүч нийгэмлэг, бие тамирын дэд сургууль гэдэг энэ тухайн үеийн бас энэ топ багуудад хот улсын аварга болж ирсэн юм тамирчид байсан. Тэгээд дараа нь бол бид нар миний ах болон дүүтэг ингээд бас сагсан бөмбөгийн спортоор хичээлж эхэлсэн. Тэгээд би нэг сонирхолтой юм нь таны эгч Ариун Туяа болоод та хоёр сагсаар бүр одоо хамгийн оргилд нь хүртэл явсан хоёр нь байгаа. Таны ах лувсанд орж болоод дүү Отгон жаргалтай бол би нэг багт тоглож байсан. Тэгээд жагаа маань бол бас спортод тэгж удаан хөөгөө орхисон. За лувсанд орж ахын үед бол бас спортоо тэгж удаан хөөгөө бас ажил мэргэжлийн карьер нь илүү одоо тэргүүнд орооч. Ингээд гэрүүлээс яг сагсан бөмбөгт бол эрэгтэй эмэгтэй сагсан ингээд нэг гэрүүлийн хоёр эгчдүү хоёр оройд нь хүртэл явна гэдэг бол бас ховорхон баха. Ер нь Монгол тим гэрүүл бас тийм олон гэж би бол бодохгүй байна. Ер нь бол байгаа. Бас сагсчин гэр бүлүүд ах トゥ нар одоо маш их байдаг тийм. Тэгээд бидний хувьд манай хамгийн том эгч бол бас улсын аварга болж ирсэн тийм ээ. Тухайн үед одоо улсын аварга гэдэг нь одоогийнхор бол одоо лигийн аварга гэсэн үг шүү тийм ээ. Тэгээ ийм бас өндөр амжилт үзүүлж ирсэн алдар нийгэмлэгийн шгшээ авагийн тамирчин байсан. За тэгэл тухайн үед одоогийнхоор ярих юм бол манай хоёр эгчийг багууд санал тавьдаг авдаг ийм л одоо тийм топ төвчний тоглогчд байсан. Тэгээд яг дараа нь би бас нэлээ сагс тоглоод ирээд эгчтэйгээ хоёлаа бас ингээд хот улсын аваргаар ингээд зэрэгцээд ингээд явдаг бас гоё л байдгийг эгчтэйгээ хамт ингээд медаль авчаад хоёлаа одоо тэмцээний дараа зураг хөргөө авах гэсэн тийм иймэрхүү юмд бас зөндөл бас тийм тэр бас сайхан л. Хамгийн анх бөмбөг барьсан мөчөөдөө санддаг уу? Хамгийн анх одоо бөмбөг бараг худалчунд хайхтар сагс макс гэж тоглодгоо байхдаа бид нар ангийнхаа 4 хүүхэдтэй бид нар хоршоол нийгэмлэг дээр хөлбөмбөгийн секцэнд орох гэж очсон. Тэгээд өглөө бид нар өдөөс 6 дугаар ангилууд 7 дугаар өдөөс хойш хичээл ордог байсан учраас хөлбөмбөгийн секцэнд өглөө 9 цагаас бүртгүүлэх гэж очсон чи багш нь ирээгүй байхгүй. Тэгээд ээжсэн сагсны секц орох чинь 2 3 хүүхэд болон дэвлүүнд бид нар яваарцсан. Тэгээд одоо хамгийн анх одоо урт насан багш гэж тий агуу тасгалжуулагч маань бас манай Сүхбаатарын оройн багш байсан. Тэгээд одоо уртаа багшийн секцэнд анх ороод тэгээд сагсан бөмбөгийн гараагаа эхэлсэн. Тэгээ бөмбөг барьсны хувьд бол одоо бид нэр тухайн үед одоо зүгээр санахад ширэн бөмбөг хоршоол нийгэмлэг нэг байсан байна.
Тэгээ бид нар бол одоо ширэн бөмбөг гэдгийг бол үнэндээ мэддэг зүгээр нэг Оросын Томбов гэх нэг арцгар тийм бөмбөгөөр л тоглолдог байсан гадаа мадаа тий. Тэгээ ширэн бөмбөгийг биднээс өгөхлөөр бид нар энэ ингээд нөгөө торон дунаад ингээд яхахлаар ингээд тог цохоод энийг болио хэлгээд ингэж голдог байсан тийм л үеийн л хөвгт шүү дээ. Тэр бөмбөг дасал болоогүй. Тэгээ яг нэг 2 жил мэл хичээлээд секцэндээ яваад ирээд хүүхдийн секцний хүүхд мань арай гайгүй болоод дээшээ нэг оройны секцэнд ороод ирсэн чинь оройны хүмүүс нь тэр бөмбөгөөр тоглоод байсан. Тэгээ би энэ сайн бөмбөг юм байна л гэж тоглох юм байна. Тоглох хэрэгтэй байна гэдэг. Тий. Таны хувьд бас нэг өвөрмөц амжилт гэхүү одоо хувь тавилан байдаг нь та маш залуудаа буюу 10 жилийн сурагч байхдаа шгшээ багт дуудагдаад тухайн үеийн одоо Монголын шгшээ баг гэж хэлж болох бах хамгийн шилдэг энэ багт дуудагдаад ингээд таны одоо шгшээ багийн карьер эхэлсэн байдаг. Бүр тодруулбал та 9 дугаар ангийн сурагч байхдаа гээд яг энэ үед ингэж сонгогдож ороод 1 дугаар багт тоглоход ер нь дарамт юм уу бэрхшээлтэй тал нь юу байсан бол танд? Гэхдээ яг ер нь бол тэгээд нэг тийм бод санах юм байхгүй. Яг л ингээд саксыг ингээд сайн тоглоё. Нөгөө спортын төв ордон дээр ах нарын тэмцээнийг үзэл эднэр шиг болъё гэл ингээд бодоол явж исэн. Тэгээд нэг дээр нэмэх нь 11 гэж клуб байгуулагдаад тэгээ би ч яг хүүхд 10 жилийн хүүхд л байсан. Тэгээд манай лагерын ах тийм ээ Сүхбаатарын Батулга гэж тасалжуулагч байсан. Тэгээд Батулга ах маань би ингээд ийм клуб байгуулж байгаа. Чи энэ клубд орох уу гэх. Тэгээд тухайн үед би 10 дугаар 9-ийн бараг л 10 дугаар ангид л орж исэн жил. Тэгээд намайг ингээд нэг дээр нэмэх нь 11 клубт аваа. Тэгээд би одоо тэр клубт тамирчнаар орсон. За тэгээд тэрнээс өмнө бол би яг 10 дугаар ангидаа бид нар яг хоршоол нийгэмлэгт бид нар урт насны багшийн тасалжуулалтын дээр ингээд хүүхдүүд хот улсын аварга ингээд нэлээд автсан тийм ээ. Одоо үеийнхэндээ бол бидний одоогийн яриагаар бол одоо нэг холтцсон тийм ээ. Ангал төрүүлж яадаг тийм. Тэгээд бидний хүүхдүүдийг ингээд нэг тараал авч ирсэн тийм л үе таарсан юм шиг. Тэгэл тэр үедээ би Биеийн дамирын дээд сургуулийн залуучуудын улсын аваргад би бас 10 дугаар ангийн хүүхэд байхдаа залуучуудын улсын аварга биеийн дамирын дээд сургуулиас орж авч ирсэн. За тэгээд тэрний дараа тулгай огш маань намайг дуудаад за чи энэ клубт орох уу гэх тэгээд орсон. Тэгээд тэндээсээ хамгийн анх 1993 онд Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээнд улсын шгшээ огт ингээд оролцоод явсан. Тэр Зүүн Азийн тэмцээнд явсан баг маш сонирхолтой баг байгаа. Энэ талаар түүхийг би Цэврэ багшаас сонсч илаа. Мөн одоо тантай хамт тоглож ирсэн Шарваа ах гэдэг юм ингээд бус хүмүүсээс сонсч ирсэн. Нэг дээр нөхөн 11 баг дээр суурилсан гол тоглогчид. Тэгээд Цэврэ багш маань тухайн үед 36-7 настай тоглогч тасгалжуулагчаар тэр багт яваад тэгээд хамгийн гол зүйл нь энэ баг дээр тухайн үед Америк тасгалжуулагч ажиллаж исэн байгаад байгаа. Тэгэхээр одоо та дөнгөж одоо 10 жилийн сурагч хүүхэд өсвөр насны тоглоод одоо сагсаараа танигдж эхэлж байгаа үедээ бас ийм азтай тохиолдлоор гадаад тасгалжуулагч тухайн үед энэ багийг тасгалжуулж байхад ер нь тэр тасгалжуулагч юм юу нь өөр байжсан бол одоо эргээ санахад яг одоо бүх юм шин тий дөнгөж улсын шгшээ багт ингээ орцсон. За клуб маань ингээ дөнгөж үүсэж ирсэн. Зүүн Азийн тэр аврах шалралт тэмцээнд явна гэж бид нар манай хүүе өгшүүд бид нарыг бас бэлдчихсэн. Үрс ингээд дарахна. Тэгээд Америк багш ирсэн. Америк багш ирэх шалтгаан нь яг бид нар нөгөө нэг дээр нэмэх нь 11 гэж клуб чи өөрөө нөгөө Иесусийн шашны байгууллагын дэмжлэгтэй байгуулагдсан баг тийм ээ. Нэг дээр нэмэх 11 биш байхгүй. Ер нь бол. Ер нь ингээд одоо Христийн тэмдэг шүү дээ тийм. Нэг Христийн тэмдэг 11. Тэгээд яг хүмүүс нэг дээр нэмэх нүгэ харах яриа яв сурцсан учраас одоо тэгэл тэрүүгээрээ явцдаг. За тэгээд тэр шугамаараа Америкаас бас ингээд нөгөө манай багш маань нөгөө энэ цаад сүмийнхэнтэй ч юм уу ингээд бид нар ингээд олон улсын тэмцээнд орох гэж байгаамаа. Манайхыг ингээд багш хэрэгтэй байна, хувц сунар хэрэгтэй байна гэдэг ингээд тэгэнгүүт багш явуулсан. За тэгээд анхны одоо тэр шгшээ огийн хувц сэргэллийг анхны одоо энэ пүүз хүмүүсүүдийг бол бас ингээд Америкаас ингээд санхүүжүүлж ингэж ийсэн. За тэгээд мэдээж одоо 10 жилийн хүүхд гадаад багшаар ингээд тасгалжуулах сонирхол байгаа тийм ээ. Тэгээд Америк тэгээд тэр үед бол одоо тэгэл гадны хүн бол гадны хүн байлаа тийм гайхдаг биширдэг тийм л байсан. Одоо бодоход бол мэдээж тэр хүний бас ингээд хөгжижсэн юмнууд бас тухайн үед үр дүнтэй л байсан. Цоо шинээр бас одоо юу гэдгийг
манай Монголын саксны дасгалжуулагч багш нар тухайн үед хүүхдүүдэд бэлддэг энэ арга барилаас огт өөр нэг салхи бас орж ирж исэн байж тааралгаа. Яг одоо яг энэ цаг үед тэгвэл би өмнө таныг энтэй бас хоёлаа одоо шгшөөгийн талаар ярьж явах хүртэл бас хоёлаа ярьж лээсэн санагдаж байна. Яг одоо өнөөгийн Монголын саксанд ажиллаж байгаа энэ гадны дасгалжуулагч нар манай Монголын саксын бөмбөгт бас нэг хувьсгал хийж бас нэг төвшин ашиглахад хамгийн том нөлөө үзүүлж байгаа хүмүүстэй. Тэгэхээр өнөөдрийн энэ ажиллаж байгаа Европ дасгалжуулагч нарын онцлогийг та яг өөрөө тамирчин байсан хүний хувьд одоо ингээд удирдах ажил хийж байгаа хувьд яг яаж? Яг ерөн зүгээр саксын бөмбөг гэдэг бол ингээд мэдээж аливаа зүйл бол ингээд цаг хугацаагаар шинжлэгдэж, өөрчлөгдөж, шилжилтийн ингээд уюуд байдаг тийм ээ. Яг одоо бидний үеийн сакс бол бидний өмнөх үеэс бидний үеийн сакс маш хурдан өөрчлөгдсөн шалтгаан нь бол тухайн үед лигийн тэмцээн гэдгийг анх бий болгосноороо нөгөө байнгын бэлтгэлтэй, байнгын тоглолттой, өрсөлдөөнтэй болох одоо зол жаргал ах маань одон жил ах юм санаачилсан энэ зүйл маань саксын бөмбөгийн хөгжлийг бас нэг 10 жилээр урагшлуулсан. Бас нэг өөрчлөлтийг авчирсан, тамирчдын ур чадварыг нэмэгдүүлсэн. За тэгээд мэдээж бас ингээд энэ амжилттай зүйл маань бас нэг 10 жил ингээд орчим яваад дахиад унтчих. Дахиад унаад ингээд байж тал дахиад одоо нөгөө солонгос дасгалжуулагч пак багш ирээд манай саксыг илүү эрчимтэй, илүү одоо хатуу хариуцлагатай бас нэг нэлийн назгаар орцсон байсан бол нэлийн хатуу чанга хяналттай ийм сакс руу байсан. Хурдууд нэмсэн тийм ээ. За ингээд энэ өөрчлөлтийн дүнд бас одоо энэ өөрчлөлтийн үр дүнгээр 2018 оны тэр 14 оны Инчоны наадам Индонезийн энд бас ингээд амжилттай оролцсон байхгүй. Тэр өнөөдөр өөрчлөлт маргааш нь биш энэ чинь хэдэн жилийн дараа ингээд мэдээж нөлөөлж байгаа тийм. Тэр өөрчлөлтийн үр дүн. За тэгээд дахиад нөгөө саксын бөмбөг маань бас ингээд хоёр холбоо болоод хуваагдаад ингээд бас нэлээд бодлоо. За тэгээд дахиад нэг ивсээд одоогийн энэ саксын бөмбөгийн холбооны удирдлагууд холбоог аваад ингээд дахиад ингээд өөрчлөлт уур амьсгалууд ороод за одоо бол мэдээж Европ багш нар айгүй их орж ирж байна. Одоо бидний үед ганцхан л Америк багш байл. Биднэрт одоо бол баг болгон дээр янз янзын улс орнуудын ихтэй дэлхийн эхний 10-т байгаа төвшний улс орнуудын багш нар байгаа байхгүй. Одоо Испани, Серб, Грек ингээл те Америк. Энэ тавлаас айгүй тийм боломж манай тамирчдад бол бид нар дэлхийн олон янзын арга барилыг харж авч байгаа. Ер нь бол яг зөв саксын бөмбөг гэдэг спорт маань өөрөө үндсэн стандарттай, шидэлтний стандарттай, залалт нь одоо тэр нөгөө заслаан тавих тийм ээ ингээд нэг л энэ дээр хамаг гол юм юу гэхлээр арга энэ багш нарын тоглоулах арга барил нь аюул чухал байгаа. Тэгэхээр энд бол одоо сая сүүлийн 3 жилийн хугацаанд гадны багш нар ажиллаад манай тамирчдын ур чадвар өсөж байгаа, саксын бөмбөгт хандж байгаа хандлага асар өөрчлөгдөж. Бид нар нэг өсөндөө дэлхийн стандарт руу аюул төгж очиж байгаа. Бид нар эхлээд бол аюул хол оноотой хожигддог ч юм уу, замбраагүй тоглолттой ч юм уу ийм байсан бол одоо бид нар яг л адилхан. Одоо дэлхийн ямар ч баг одоо жишээлбэл хийдэгэн комбинацнууд байна. Тийм ээ? Үндсэн ашигладаг. Энэ бич ашиглаж чинь, Европч ашиглаж чинь Аз. Энийг бид нар бол манад байхгүйсэн байхгүй. Бид нар бол яг үнэндээ авиас чадвар тэгээ нур чадвар одоо тийм энэ дээрэл ч юм уу тийм дээрэл тоглодог байсан бол одоо бид нар бол яг ингээд стандарт нь яг адилхан хийгээл өөрөөр хэлбэл системийн сакс тоглолт сурч ийн гэсэн. Яг одоо тэр ингээд манад сууж эхэлж байгаа байхгүй. Энд үзэгчдэд би яг жоохон дэлгэрэнгүй хэлж бол яриг таслаа уучлаарай. Системийн саксын бөмбөг гэдэг маань юу гэж ойлгох ёстой вэ гэхээр энэ систем нэгэнтээ бүрэлдээ тогтцсон үед хинч бай ямар ч тоглогч орж ирсэн үндсэн тоглолтын агуулга алдагдахгүй гэсэн. Энэ бол энийг суулгах. Ерөөсөө гол юм тэр байна. Одоо бол яг энэ гадны багш нар энэ манай лигийн багууд дээр бол энийг суулгахчлаа. Ямар ч багш ирээд тэр үндсэн системэнд саксны үндсэн хэрэглэгдэхүнд одоо хэрэгэлдэг тэр дасгалжуулалтын тактик барийг хийхэд бүгд мэддэг болчихж байгаа байхгүй. Одоо
Энэ бол маш том давуу тал. Айгүй давуу тал. Одоо нэгэсэндээ манай лигд байгаа 10 багийн 120 гаруй тамирчид бол одоо тэр үндсэн хитэн бүгд мэд. Хамгийн гол нь энэ дээд түвшиндөө мэдээд доод түвшиндөө энэ чинь өөрөөсөө байхгүй болчихсон. Яг зөв. Тэгэхээр хоёулаа сая тасалж өгөх багш нарын тухай нэлээд ярьлаа. Ер нь таны хамгийн анхны багш хэн гэж ямар хүн байв? Тэг хамгийн азтай гэх юм уу одоо юу гэдэг би урт насан гэдэг тийм ээ. Солгоо уртаа гэдэг. Манай багш бол одоо бас тухайн үед гадаадд боловсрож ирсэн багш байсан. Цөөхөн боловсруучны нэг. Цөөхөн боловсруучны нэг тийм ээ. Яг Москвад. Тэгээд яг бүр ингээд сагсан бөмбөгийн тасгалжуулагч би мэрэгжлэр нь төгссөн. Мэрэгжлэр. Энд чинь бас нэг ялгаа байгаа. Би тамирын багш. Сагсан бөмбөгийн тасгалжуулагч гэдэг тийм. Тэгэхээр багш маань бас яг ингээд мэрэгжлийн ийм хүнээр би бас ингээд анх сагс заалгасан учраас бас айгүй бидний одоо бас өдөө олон жил сайн тоглосон ч гэдэг юм уу амжилттай явна багштай бол одоо зайлшгүй холбоотой. Тэгээ биднэрт бас анхны А усхийг айгүй зүв бичгээр айгүй сайн зааж өгсөн байгаа л гэж боддог. Тэгээ багштай бол одоо үнэхээр бас талархаж явдаг. Тэгэхээр Монголын сагсан бөмбөгийн дээдлэгт буюу одоо хамгийн оргил тэмцээнд 6 удаа та төрүүлэхдээ дөрөвт нь бас Монголын сагсан бөмбөгийн одоо нэгэн оргил болсон Тайван Төвшинбаяр мастер одоо та хоёр хамт тоглож 4 аваргыг авч ирсэн гэдэг энэ түүхтэй юм лээ. Тэр нь Төвших та хоёр тэгж их хосолж тоглодог байсан гэсэн үг үү? Нэг багт бизнес зүтгэрүүд багт хамгийн тий яг юу би бол яг нөгөө нэгдэр нэмэх нь 11 гээд анх авраг болсон. Хамгийн анхны лигийн авраг. За ингээд лигийн авраг болоод дараа жил нь манай баг хожигдоод тэгээд дараагийн 2 жил нь дараагийн 1 жил нь Төвшөөтэй хамт. Эхний жил нь би Шарватаа авраг авсан. Дараагийн жил нь 3 дахь жилд нь Шарватаа. Тэрний дараа дахиад Төвшөөтэй ингээ 3 авраг аваад дараа нь дахиад Монгол даатгал компани лидер гэж багтаа 2 авраг аваад 3 дахьыг Шарватаа авсан байдаг. Дахиад Шарватаа. Ер нь яг бид 3 тэгээд нөгөө аваргын төлөө тоглосон тоглолтууд дээр жишээлбэл Шарвагийн эсрэг Төвшөөт 2 эсвэл Төвшөөгийн эсрэг Шарваат 2 ч юм уу ийм хувь заяаны тохиол. Тий. Төвшинбаяр бит 2 бол яг нөгөө урт насны багшийн шавнар 10 жилийн 6 7 дугаар ангийн хүүхдүүд байхаас л одоо сагсан бөмбөг хамт тоглож эхэлсэн. Өнөөдрийг хүртэл одоо 50 нас хүртэл бид нэр ингээд найз нөхөд гэр бүлийн одоо талбай дээр бие бинийгээ илүү ингэж ойлгодог, мэдэрдэг, тий? Бие биендээ итгэдэг тийм хамтрагч нар байсан. Тэгээд бас Шарва Төвшөө тэгэл одоо мундаг сагсчтай хамт нэг байсан. Арико ах байна. Ариун бол апа дог гэл тий нэг үеийн сайн тамирчтай баяр цогт бай тий. Нэгдэр нэмэх нь 11 клубын анхны авраг авсан тэр жил мэдээж маш онцгой. Одоо лигийн маань 30 жил энэ түүхтэй өнгөрсөн жил бид нар лигийнхэн 30 жилийн түүхийг тэмдэглэж илаа. Энэ жил ингээ 31 дахь жил нь тэгэхээр анхны тэр аврагын бүрэлдэхүүнд байсан хүн бүрт лигийн анхны удаагийн авраг гэдэг бол үеийн үед ингээ түүх болоо үлдэж байгаа. Тэр авраг болсон багийн хамгийн том онцлог нь түрүүн хоёлаа хальт дурдаад өнгөрсөн арай илүү багийн системд орсон гадаад тасалжуулагч ажиллаад үтсэн тэр багийн цөмөрөө гадагшаа тэмцээнд яваад үтцсэн гэдэг тийм. Тэр энэ багийн бүрдсэн тэр бүрэлдэхүүний онцгой байсан шин чанар өмнөөс өөрөөр нэмж хэлвэл та юу гэж хэлэх вэ? Энэ баг тухайн үедээ бол яг маш залуу баг байсан. Тийм ээ. Яг тухайн үед одоо ингээл нэг лигийн багууд үүссэн байгуулагдаад ингээд яхад ингээ ганц нэг ахмад тоглогч нар юм уу эсвэл нэлээд ахмад болж оролцоод энэ багт бол ерөөс ганцхан ахмад тоглогч нь дашторж ах байсан. За бусд нь бол дан залуучууд байсан. Тэгэхээр энэ баг нэг амжилттай тоглох болсон шалтгаан бид нар өмнө жил нь Азийн тэр зүүн Азийн наадамд яваад үзсэн тийм. Гадаадд очоод хожигдоод тийм ээ. Тэгээд ер нь яаж тоглоод айгүй их юм хартсан баг. Тэгээд өмнө явхаасаа өмнө ямар байсан, явж ирээд ямар байсан гэдэг өөрчлөлтөө би өөр дөр жишээл айгүй сайн мэдэрч авсан баг. Үнэндээ би ингээл Монголд ингээд болоод байгаа юм шиг хурдангүйгээл урдан задаад шидэд байгаа юм шиг байсан. Тэнд очиод нөгөө хурд нь алга болцсон, нөгөө шидчихээс нь алга болцсон, тий. Нөгөө талбай дээр илүү тайван байсан ч бүх юм чинь ингээд алга болцсон. Илби юм шиг гэдэг шиг тий.
тэр чинь ерөөс ямар ч ойлголтгүй л байсан байгаа. Тэгээд тэн дээр очиод хэд тоглоод ирэхлээр чи ингэх ёстой бэ гэдэг айгүй том хичээл бас. Хичээл сургалтанд би практик хичээл суучаад ирж байгаа. Эргэж ирээд тоглосон чинь маа найз нар нөгөө багийнхан минь одыг хэвээр байгаа шүү дээ. Тэгэхээр би ч нэг сургалтанд суучаад ирсэн шал өөр болчихсон. Бид нар багаараа тэгэнгүүт чинь бас ингэ тоглоход илүү өөрчлөлт ингээд. Ер нь тэгээд гадаадад дотоодтой хөшин гадны улс оронд очиж ингэ сагсан бөмбөг тоглох чинь ер нь тэмцээн уралдаанд орох чинь ер нь хамгийн одоо үр дүнтэй ажил байгаа. За тэгээд ер нь зөв гол миний хэлэх гээд байгаа санааг тоглолт бол гадны багтаа тоглоно. Тоглолт хийнэ гэдэг бол хамгийн нөгөө хоёр тоглолт 20 бэлтгэл хийх хоёрын ялгаал ерөөс энэ дээр гарч байгаа байхгүй. Яг зөв энэ талаар өмнө нас би тантай нэг ярьжсэн яриа санаанд орчин том зааланд очиод нөгөө орон займ мэдрэмж гэдэг нөгөө 10,000 үзэгчийн цэнгэлтгэд тоглох гэдэг өөр тий. Ингээд шийдэн том харагдана, талбайн том харагдана гэл. Тэр ойрхон байгаа юм шиг боловч нэг холч юм шиг тий. Тэгэл ер нь нөгөө соёлын шок гэдэг шиг нөгөө нэг ялгаа тэн дээр л гарч байгаа юм л. Ингээд нэг дээр нэмэх нь 11 баг задарсан та бизнес чөтгөрүүд баг руу явсан. Яг энэ үед юу болов? Тухайн үед нэлээд дүүлэнтэй үйл явдал болж ирсэн. Тэг яг би нөгөө нэг дээр нэмэх нь 11 багтаага тулгаа огштойгоо ингээд гэрээ мэрээ хийгээд ингээд явсан. За тэгээд мэдээж одоо залуу тамирчин тэгэл арай нэг гайгүй тоглоод ирэхлээр чинь бас янз янзын санал санаачлалууд энтэндээс ирнэ те. За мэдээж амьдрал ахуйгаа сайжруулах ч юм уу иймэрхүү ингээл. Тэгээд яг тухайн үед буцаад Азийн чон гэдэг тийм ээ бизнесийн чөтгөрүүд нэртэй бас энд манай нэг хүүхэд байхдаа хамт тоглож ирсэн хүмүүс бүгд байгаа. Тэгээд тэр багаас санал дээрэл тэгээд бид тийшээ. За багтаа чигээл тэгээд багийнхаа хэлээд явсан. Яг энэ үед би тодруулж хэлвэл бизнес чөтгөрүүд багийн эзэн тухайн үед танд 2 өрөө байр санал болгоод явж ирсэн. Тэр үеийн энэ бид нар 90-ад оны дунд үе хувьсгалын дараах Монгол улсын нөхцөл байдлыг ярихаар тэр үеийн 2 өрөө байр одоо цалинд юм уу урамшуулалт аавна гэдэг бол маш том зүйл байлаа. Тийм нөгөө нэг бөмбөг хөөгд амьдралаа чи олохгүй гэдэг нөгөө тэр үг чинь л одоо нөгөө нотлогдохгүй болж эхэлж байгаа үг шүү дээ тийм үе шүү дээ тийм яг ингээд сагсан спортоор амьдарч эхэлж байгаа. Тэгээ тухайн үед бидний бас үндэмжүүд бас нэлээд өндөр болж байгаа ийм л үе. Тэгээ мэдээж бизнесийн чөтгөр багаас ингээд санал тавиа за ингээд 2 өрөө байр нэг ирээ тэ ингээд авраг авал тэгэл авраг авсан байраа авсан тухайн үед тэ тэгээ бас тэгээ тухайн үед бас сайн үнэлэгдчихлээсэнд үе байгаа байхгүй. Тэглэв яах вэ? Таны хувь тоглогчийн үед таны хамгийн том давуу тал, хамгийн онцлогтой зүйлийг тантай нэг багт таны эсрэг тоглож исэн одоо таны үеийнгийн тамирчдаас асууж байхад 1 номер болоод 2 номер дээр аль алин дээр нь тоглох чадвартай энэ хамгийн одоо онцлогтой давуу тал нь байсан мөн одоо ингээд эргээ санахаар таныг тухайн үед одоо оноо авах чадвар тоглолтыг удирдах чадварыг чинь одоо би илүү их санаад байдаг бол таны өрсөлдөгчд Огийн хамгаалт гэж хамгийн хэцүү хамгаалт байсан шүү. Тэрийг хүмүүс ерөөсөө ярьдгүй юм. Тэгэхээр та өөрийнхөө тоглолтын онцлогийн талаар юу гэж хэлэх вэ? Яг би зүгээр шигшээ багт бол би 1 номер нөгөө холбогчоор. За ингээд тэнд чинь сургалтын суухдаа яг 1 номер яаж 1 номер болохыг бол айгүй сайн надад мэдрүүлэлт тэд нар зааж нөгөө багш нар маань зааж байгаа шүү дээ. Хятад, Солонгос, Японууд чинь одоо ингэж чи одоо 1 номер болох хэрэгтэй шүү гэдгийг надад айгүй сайн зааж өгсөн. Тэгээд яг бол талбайгаа өөрийнхөө зооноос гарч чадахгүй болтлоо одоо тэгэл хамгаалууллаа. За тэгэхээр 1 номер бол ингэх ёстой байна. 2 гараараа залдаг, 3 дахь за энэ сургалтанд бид жигшээ өгдөр би 1 номер дээр за өөрийнхөө тоглож ирсэн багууд дээр бол тэгэл заримдаа 1 номер, заримдаа 2 номер тийм ингээд тоглолдог. Тийм л юу байсан. Нэг тухайн үед талбай дээр миний гүйцэтгэдэг байсан үүргүүд бол тийм л. Тэгээ таны хамгаалалт бөмбөг тасалтыг маш ихээр онцлсан байсан. Би ч гэсэн тэрийг маш сайн санаж байгаа. Бөмбөгтөө тоглогч ард үлдсэн ч гэсэн араас нь хатдаг юм суйлдаг юм бөмбөгийг таслаад хурдан давталгаанд их гарч оноо авдаг энэ бас чадварынхаа онцгой чадвар байсан. Ингээд энэ бол одоо төрмөл заяамал гэж хэлэх байх л та мэдрэмжийг одоо мэдрэмжийн л асуудал тийм. Юу ч зааж чадахгүй. Талбай дээр байгаа талбай дээр юу болох гэж байгааг аюул сайн мэдрэх хэрэгтэй. Яг одоо юу болж байна?
цаашаа юу болох гэж байгаа. Тэндээс хүн залаад одоо айл ирж яхад энэ хүн миний хажууд байгаа хүн хаашаа гүйж энэ юу хийх гээд байгааг энэ эднийг ингэх гэж гэдгийг л аягүй сайн мэдрэх л юм. Талбайгаа л одоо тэгэхээр ерөөсөн нэгсэн талбай дээр би илүү 50 байсан л байсан байгаа. Бүгд хянаал байж байгаа тийм. Тэгэхээр талбай дээр 50 байгаа хүн чинь тэгээд юунд л бол юунд бүх зүйлийг харж ийн гэсэн үг шүү дээ. Тэгэхээр нөгөө өөрийнхөө хийх юмыг айлын хийх юмыг мэдчихсэн учраас илүү урдчилж хөдөлдөг л байсан байгаа юм л да. Яг энэ дээр олон тамирчид бас хэлсэн байдаг. Бүх зүйлийг ингээд удаашруулсан бичлэг шиг хараад бүх хүмүүсээс илүү мэдэрчээсэн гэдэг. Яг тэр мэдрэмжийг та хэлж гинүү те. Тийм ер нь бол яг л ингээд мэдчихэд байгаа учраас л одоо яг ингэх юм чинь би ингэж ингэх ёстой гэл ингээд эсвэл би ер нь бол яг нөгөө хамгаалагч хүн өөрийнхөө хамгаалж байгаа хүнийг удирдах хэрэгтэй л дээ. Бид нарт яг Америк багш шиг тийг заасан тий. Анх бол одоо ч гэсэн багш нар заадаг шүү дээ. Нөгөө би хэдийгээр энэ тавуулаа бид нар хамгаалж байгаа. 6 дахь хүн биднэрт байдаг байхгүй. 6 дахь хүн юу байдаг вэ гэвэл шугамнууд байна тийм ээ. Шугам руу шахах хэрэгтэй. Шугам руу шахачаар би 5-ыг 6 хамгаалвал илүү. Тэгээ энийг бол биднэрт нөгөө Америк багш чинь бас заалаа шүү дээ. Тэгэхээр нөгөө сургалтын тэгээ нөгөө үдсэн харсан бас нэг шат ингээд арай урд болчихж байгаа байхгүй. Тэгэхээр биднэрт бас тийм давуу талууд бас байсан байх гэж би бас өөрөө боддоо шүү дээ. Та карьерийн турш 4 номерыг ер нь их өмсөжсэн 44-төө ч сүүлд тоглож ирсэн. Тэгэхээр ер нь энэ дугаар ямар ач холбогдолтой болоод өмсдөг байсан бэ? Би яагаад ингэж асууж байна гэхээр тамирчид ер нь хамгийн их одоо мухар сүстэй хүмүүс байдаг шиг санагддаг. Тэгэхээр 4-ийн тоо танд ер нь ямар ач холбогдолтой вэ? Яг зүгээр манай ихч 4 номертой тоглолдог байсан. Тэгээ яг би 4 номертой тоглолдог. Ингээд анх 10 жилд ч юм уу ингээд 4 номертой шгшээ омогт 4 номертой тоглолдог байсан. За ингээд лиг эхлээд лиг маань нөгөө яг Америкийн лигийг дуурайгаад хүн болгоо 2 оронтой тоороо орлоо шүү дээ. Тэгээ би 44 номерыг авсан. Яагаад 44 номерыг авсан гэхээр миний төрсөн өдөр 24 байхгүй. Тэгэхээр нөгөө 2-4 байхгүй. 24 биш би 2-4 гэдгээр нь 4-4-ийг л ингээл анх аваад тэгэл тоглол явсан. Тэгээд хос одоо тийм 4 хостоо ч тэгэл бас тэгээд бэлэгдэлтэй. Тийм тэгэл бас ингээд би зөв тоо сонгосон юм шиг байна. Ямар ч 6 авсан. 6 төрсөн. Тийм. Карьерийнхаа хамгийн сүүлийн улирал тоглохдоо та бас 44-төө тоглосон. Тэгсэн. Тэгэхээр би сүүлд хамгийн сүүлд нэг авраг аваад 6 дахь аврагаа аваад тэрний дараа жил нэг манайх 3 дугаар байрын төлөө одоогийн энэ халилуягийн хүүхдүүдтэй нэг тоглосон. Тэгээд хожигдоод хүүхдүүд тэгэл үе солигдож байгаа юм чи. Тэгээд за ингээд тэгэл бол тэг сүүлд нь яг Баянзүрх бүүс гэдэг нэг багаас нэг 2 өчигдлүүнийг тоглоо. Тэгээд за тэгэл ерөнхийдөө богинохон байт юм аа. Би нэг тоглосон хугацаа бол нэг 93-аас яг нэг албаасны тэмцээнд орсон нэг 90 лигийн юу ингээд үзэхэд бол лигд бол нэг 12 жил мэл. Тэгээд ерөнхийдөө насны үед бол бас ингээд нэг 27-8 гээл бараг л залуугаараа бас тийм тэгэл шүү дээ тийм тэгэл яг нөгөө ажиллаа хөөгөөл тэгээд ажил ихтэй тэгээд заах тэгэл яг нөгөө бас би физиологийн хувьд биш бас айгүй ихтэй махалцсан тэгэхээр чи би одоо хамгийн сүүлд авраг авахдаа 100 хилтэй авраг авчихлаа тийм тэгээд 100 хилтэй энэ залуучууд ингэж гүөхлээс би эрэхтний тэгээд заах тэгэл ерөнхийдөө энэ би бас дийлхэ болж би дийлхэ бас тулуур эрхтний бэртлүүд бас танд нөлөөсөн үү? Өвдөг шагаа нуу. Ер нь тэгэл эн чинь тэр тухайн үедээ бол нэлээд одоо яг эднэр чинь горн гарч эхэлсэн. Горн спортын нөгөө гамгүй явсны гарч одоо гарч эхэлж байгаа шүү. Солигдоод л шүү дээ. Таны сая дурдаад өнгөрсөн тэр сүүлийн тоолсон гэдэг түүхийг би эргээд нэг сөхмөр байна л да. Яг тэгэхээр энэ тухайн цаг үед бас Монголын сагсан бөмбөгт нэлээд шуугатай үйл явдал болж исэн байдаг юм байна лээ. Огийн эргэж ир тоглох чинь. Огийн буцаа тоглох чинь. Яг гэвэл таны хэсэг болцсон. Тэгээд таныг буцаж тоглох болсон
тэр тоглолтыг зөвхөн таны тоглолтыг үзэх гэж спортын дуурайд тэр өдөр маш одоо сенсацтай мэдээ болж олон сагсан өрчөд цуглаад үзчихсэн гэдэг юм хэлээ. Тэр үед буцаад тоглоё гэдэг шийдвэр нь яг танд яагаад гарсан юм бол? Яг тухайн нөгөө Бриж компани Баянзүрх пулс. Тэгээ Бриж компани захирал гав ууг ахтаа бол бид нар бас найзууд дотн найзууд байсан. Манай найз одоо гав ууг захиралтай бац хөрөгчүүд гэдэг юм. Тэгээ бид нэр ингээд лиг тоглодог байхдаа ч гэсэн би гав ууг захирал бид хэд бол ингээд нөгөө нэг заал авд тоглодог шүү дээ. Ингэж тоглодог байсан. Тэгээд Баянзүрх пулс гээд баг ингээд анх лигд оруулаад ийм байна. Тэгээд одоо жоохон баг дээр бас жоохон ийм нэмэлт хүч хэрэгтэй байна гэдэг нэг тий тухайн үед дээр. Тэгээд за би ямар ч байсан хоёр тоглолт ингээд багийн PR болон тэгээд бас энэ чинь бас нэг зорилго байсан. Ягаад гэвэл нөгөө Баянзүрх гав ууг ах маань бас Баянзүрхт өргөт нэр дэвшиж байгаа. Зөв. Тий Баянзүрх дагцаа дандаа Баянзүрхийн хүүхдүүдээс гэдэг юм уу. Тэгээд одоогоор бол PR хийжсэн байгаа байхгүй. Тэгээд нэг хоёр тоглолт. За би ямар ч байсан ягаад тоглоё гэдэг. Тэгээд бас нэлээд би ч бас нэлээд энэ тоглохгүй байж байгаа бас тэгээд орж байгаа ш. Тэгээд намайг тухайн үед орлоо гэж бөө юм болсон тий. Ястаа эргээ эргэлтээлээ гэж. Тэгээд нэг сүртэй эргэж яах вэ? Нэг хоёр тоглолт тэгээд байсан. Тийм л учиртай тийм тоглолт болсон байхгүй. За. Энэ үргэд хоёулаа ярьслаа төр завсарлаа. Эргэж ирэхдээ таны тоглогчийн карьерийн дараах амьдрал мөн спортоо өөрийгөө зориулж явж байгаа энэ үйл хэргийн талаар хоёулаа ярилцсан. Үзэгчдээ төр завсарлаад бид эргээрнэ. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч Монголын спорт таймын салбарыг үндэслэгч Уранган групп. Тэгэхээр тамирчин хүний хувьд та яг одоо тамирчин одоо өсвөр наснаасаа эхлээд ингээд тамирчин болоод явж байхад таны хамгийн гол баримтлагдаг зарчим юу байсан бэ? Энэ амжилттай карьерийн ард бол Сахилга бат мэдээж маш чухал байсан баг. Ерөөсөө Сахилга бат шүү дээ. Хамгийн гол юм л тамирчин хүний ганц баримтлах нь бол Сахилга бат л. Бэлтгэлээ яс хийдэг хэрэгтэй. Бэлтгэлээ ерөөсөө халтуурдаж болохгүй яс хэрэгтэй. Тэгээ яагаад гэвэл чиний өнөөдөр амжилттай чиний амьдарч байгаа гол зүйл чи юу вэ? Сагсад баг. Тэгэхээр энэндээ үнэн сэтгэлээсээ л хандах. Сэтгэлээсээ аливаа зүйлийг сэтгэлээсээ хандж ижил одоо амжилт гаргана шүү дээ. Тэгэхгүй нэг арга цагаад ингэж явах. Миний гол юм бол ерөөсөө би сэтгэлээсээ л ханддаг байсан тийм. Тэгээд мэдээ Сахилга бат л байсан. Таны тухай бас ингээд судалгаа хийгээд хүмүүстэй ярьж байхад энийг ялангуяа манай Солгоо Ариук ах яг онцолж хэлсэн. Огийн тэр хоёр гоё бол амар штэ. Та штангид их суудаг байсан гэсэн үгүй тэр гоёны хөгжил эсвэл одоо өөр ямар бэлтгэл хийдэг. Нэг айхтар бид нэг суудаггүй байсан юм аа. Зүгээр ерөнхий байгалийн одоо манай ариун манайтай өгөгдөл юм штэ. Тэгээд нэг айхтар бидний үед нэг штанг бас байгаагүй штэ. Ариук ахын нэг онцолж хэлсэн. Огийн ч одоо цуцсан гэж байхгүй. Тэр хоёр бүдүүн гоёны л даваа тал штэ. Тэр чинь хөдөлгөөд байгаа юм штэ. Тэгвэл намайг сагс тоглодог ингээд би зөвхөн гайгүй гол мол хийгээл ингээл айгүй хичээгээл ингээ одоо нэг амбук цэвлээ хоёрын подкастерууд нэг зайлтай хулагтаад хийжсэн шиг бид тэр хоёрын хоёр одоо намайг арай л өөр талаас сурцсан. Тэгэхдээ таныг яг энэ толгоогоор тоглож байсан гэдгийг бас онцолж хэлжсэн тий. Маш хурдан шуурхай талбай дээр сэтгэж чаддаг тэр нь бас нэг давуу тал нь гээд тэг ерөөсөө яг нэг тамирчин хүний юу чин давуу тал чинь маш богино хугацаанд маш олон шийдвэрээс хамгийн оновчтойг л гаргадаг шүү дээ бид нар. Бөмбөг аваад шийдэх үү, дамжуулах уу, энэгээр орох уу, тэргээр орох уу гэд бөмбөг ирж яхад бодож байгаа шүү дээ. Тэгээд тэр олон шийдвэрээс хамгийн оновчтойг нь гаргаж иж амжилттай болж байгаа байхгүй. Тэгэхээр чи бидний толгойн энэ ажиллах чадвар бол бас нэлээд сайн гэсэн. Ер нь альва спортын тамирчдын тийм ээ. Тэгэхээр чи давуу талууд бол тэгэл толгойн ажиллагаа бас нэлээд хэрэг болно. За тэгээ сүүл рүүгээ
нэлээд жоохон махлаад ч гэдэг би ч бас нэлээд жинхтэй болоод ирсэн. Тэгэнгүүт чинь хурд хүчээр хийхээс илүүтэйгээр аргаар тоглох. Яавал аргалж хурдан хийх үү те, яавал анхаарлыг сарниулах уу те. Тэр чинь айгүй. Эсвэл би одоо ингээд нэг залуу хүний өдөөс барьчаад хурд хүчээр хийх гэдэг ингээд мэдээж тэр чинь насны ялгаа байгаа учраас би хурд хүчээр дийлэхгүй шүү. Тэгэхээр би тэрийг жижигхэн арга сарниулах хэрэг болно. Нийшээ хардах ч юм хөө хинээч гэдэг юм уу. Өчүүхэн нэг хоромл хэрэгтэй шүү дээ. Тэгэхэд л тэр хооронд зөрдөх ч юм уу нэг ийм л тиймэрхүү нэг зайлч гэдэг юм уу аргач гэдэг юм тийм юмнууд бас сүүл рүү бас нэлээ хэрэгжилж байна. Дутуугаа би тэрүүгээр өгч шүү дээ. Тийм. Яг одоо арга зээлтэйхээс илүү сэрэг толгой сэрэг ажиллаж байна л гэж бас. Нөө дутуу хүн чинь дахиад давд сэтгэх хэрэгтэй болж байгаа байхгүй. Яг зөв. Хожигдол ялагдал бэрхтлэгэмтэл шүүмжилгээд мэдээж ийм зүйлтэй та бол бас энэ олон жилийн амжилттай карьертаа бол нэлээд тулж байсан баг. Тэгээд ер нь хэрхэн яаж давж гардаг байв? Ер нь бол би нэг тийм айхтар одоо ингээл нэг шатаал эрүүл уруул хийгээл шүүштэй маргаад ингээд идэх бол тийм юм бол байгаагүй. Одоо мэдээж ингээл хожигдол гоё боллоо. Гэхдээ нөгөө хүнтэй хожигдсонтой хүндэтгэлтэй хамтдаг л байсан. Би ингээл хожичаал ингээл нэгний өдөөс орилж хашгираад ингээд авсан. За өнөөдөр манайх хожиж байгаа. Тэгээ яг би өмнө энэ зөндөл хожигдчихсэн шүү дээ. Хожигдол бол ээлжилж байсан. Тэгэхээр энэ дээр бол би амар ингээд хожлоо гэл нэг хөөрөөл. За мэдээж хожсон авраг авсан үед бол мэдээж хинч гэл хөөрнө. Тойргийн тоглолт дээр хожлоо гэл хөөрөөл хожигдлоо гэл ингээд стресстэй тахаас илүүтэй зүгээр орхичдөг байсан. Тэгээд мэдээж дараагийн тоглолтод орохдоо судалгаагаа за түрүүний тоглолтын дээр ингэж тоглосон чи одоо ингэж тоглох хэрэгтэй гэдэг судалгаагаа урд орой нь хийчихэл мэдээж тэгээд бэлтгэл дээр багаараа бэлтгэл хийж байгаа ч гэсэн маргааш би энэ багтаа тоглох учраас энэ багтаа хариуцлага тоглох учраас би өмнөх тоглолтын дээр болоогүй юмнуудаа бас сайн давтаж хувь давталтуудаа бас сайн хийдэг тийм шийдэлтүүдээ ч гэдэм үү тэгээд нэг өсөндөө бие бэлдэж ин л гэсэн үг шүү. Тэгэл талбай дээр албаагаа ингээд тэрэндээ уурлаад бухимдаад ингээд бодоод ахаас илүүтэйгээр яавал сайжруулах вэ гэдгийг ингээд шууд хийгээл явдаг. Тийм амар шатаал уурлаад ингээд ах нь ямар ч үр дүн байхгүй. Яг энэ цаг үед таны байрал дээр танд хамгийн их асуудал үзүүлдэг байсан өрсөлдөгч хэн байсан бэ? Одоо ингээд эргээд санаа. Тухайн надтай тоглож байсан уу? Эсрэг тоглож байсан. Яг таны байрал дээр тий одоо тэгэл сайн тоглогч нар байж таг бидний үеийн хэсэг одоо яг нэг адилхан өндөр нам адилхан хурд хүч адилхан хэсэг одоо нэг 10-аад залуучууд байсан. Одоо Гамбат байна, Аба байна, Ариун болд, Док, Батэрдэнд Орнговын тий. За манай Баяр хүү байна. Тэгээд манай нөгөө бас өөрөд талигач болсон Том Баяр хүү гэж байлаа. Заага тэгээд дархан мэлсэгээл сагсчин байлаа. Тэгэл ганц цогмог айгүй болон тоглогчнууд бүгдээрээ л өөр өөрсдийн авиас чадвартай, онцлогтой тэгтээ гоё тоглолдог ийм л гоё залуучууд байсан. Тэгээ бүгднтэй хамт тоглож ирсэн. Хэн нэгэнтэй найхтар ингээд муудалцаж ирэнгижсэн юм бол байхгүй тий. Таны карьерийн бас нэг хамгийн чухал тоглолтуудын нэг би яг энэ тоглолт болов гэж боддог. XMG азаргууд Монгол даатгал компани лидер багууд тухайн үедээ лигийн финалийн түүхэнд анхны 7 дахь тоглолт гарсан. Спортын төгөөрдөнд. За энэ тоглолтын тасалбарыг авах гэж бидний үеийн хүүхдүүд 3-4 цаг болны гадаа алдчихж нэг тасалбар аваад ороод тэр тоглолт үзсэн. Тэр тоглолтоос та юу хамгийн их сандаг вэ? Тэр бол одоо ингээд яхад чинь 2023 жилийн өмнө болсон бодлоо. 2002 онд бид нэр 3-2-оор хоцорж яваад нөгөө лиг маань юу яагаад нэг хэсэг унтсан байж байгаа драфтлагдсан. Одоо нэг драфт гэдэг. Гэхдээ одоо нэг NBA-ийн драфтлагч шиг биш шүү дээ. Багуудыг тэнцүү жагсааж байгаа хуваагаад. За энэ ийм байвал энд нэм. За ингээд хуваагдаад бид нэр тухайн үед бол хасцсангүй манай баг бол туршлагатай тамирчид айгүй олонтой болцсон. За их мэдээж одоо юу гэдэг харьж байгаа ч гэдэг юм уу нөгөө лиг бүх цаг үед байсан тоглогч нар олон жил тоглолцсон. Тэгээд
ганц хоёр залуу мэдээж залуучууд байсан. Цогтоо, Мөки, Жаба одоо манай Жабач Америкт байна уу тий Америкт байна. Жаба маань байсан. За ингээд залуу ирэхэс гэл ингээд залуучуудаар бид нар багаас хилэрсэн. Тэгээд анхны лиг ингээд за тэнцүү 6 аваач л одоо үзгээл ингээд үзсэн. Тэгээд бид нар эхлээд бол тэгээ яг мэдээж Монгол даатгал компани лидер гээд баг болсон. Анх спонсортойгоо бид нэр очиод уулзсан даатгал компани захирал Жаргал сайхан ах маань бид нарыг хүлээж аваа. За ингээд лидер гэж нэр өгьгээд. Тэгээд за одоо тэгэл хэл мундаг нэртэй боллоо гэдэг. Тэгэл анх эхлээл тоглоод бид нар чинь ойдон тойрогч тоглолоо. Тэгээд 4-р байраар гарч байгаа. 4-р ч үлээ айгүй хэцүү гарч байгаа. Арай гэж плей-офф. Арай гэж л плей-офф руу нэг ингээд гүгэл нэг юм чирэгдэл орж байгаа байхгүй. Тэгээд плей-оффт гараад бид нар нэгээр гарсан Sky Hawks. Одоо Шарва ах байсан. Манай талигац болиулын алтан гэрэл ташаа хацгалжуудаг чинь. Тэгэл одоо манай отгоо штэ нөгөө. Тий, отгоо жаргал. Одоо манай телевизэд ажиллаж. Телевизэд ажиллаж отгоо жижигэ гэл ингээд айгүй тийм ирч хүчтэй. Одоо би зүгээр одоогийнхоор бол энэ эпс шиг тийм баг. Тий. Айгүй ирч хүчтэй юм баг үүтэ таарад. Дөнгөж эхний тоглолт таарангуудаа бид нэр хожигчж байгаа. 1-0. За ч залуучууд тий. Тэгээд яг бид нэр 1-0-аас нь 3-1 чөлөө 4-1 чөлөө болгож хожиж дуусаад тэгээ аваргын төлөө XMG-тэйг төвшөөтөг гарч байгаа. Тэгээд эхний тоглолтод бид нэр хожоод хоёр дахь тоглолтод нь тэднийг хожоод за ингээд шүүгчийн маргаантай асуудлаас болоод манай баг тоглохгүй гэдэг шийдвэр гаргаад орхидог байхгүй. Бас тийм болсон юм байна. За бүр ингээд тэр тэмцээж бүр айгүй сенсац. За ингээд дөрөвдөд тоглоод бид нэр хожигдоод 1-1 ч болдог лөө. Тэгээд тоглохгүй гэж шийдвэр гараа холбоо бас нэг хилцэл болж байгаа. За тэгээ нөгөө шүүдэг эрэгтэй шүүгч байхгүй болцсон. Нөгөө заяа дэгийн хоёрын ч ойлж хоёулахнаа шүүдэг тэр чинь тэр үе байхгүй. Эрэгтэй шүүгч нар айгаад шүүдгүү. За тэгээд одоо янз янзын атмаа одоо бүх хүмүүс нь ордноор ирсэн гэдэг бөө сенсацтай тийм л тоглолт. Тэгэл яг ингээл 2-1 ч болдог лөө 3-1 ч болдог. Тэгээд явсаар байгаад 3-3 болчихсон. За мэдээж тэгээд одоо 7 дахь тоглолт. Тэгэл хамгийн бас тамирчин үний лигийн бас түүхэн 7 дахь тоглолт гэдэг бол одоо бүр бүүн сенсац мөн хөрхи спортын ордон байна одоо тэр даацаа яаж тухайн үед нэг дааж авсан. Нэг тамирчдын суудал дээр бид нэг тавуулаас суух. За үлдээл ингээд үлдсэн дээр нь хүүхдээ тэрсэн хүүхэнч байх шиг хэлсэн ингээд битүү. Тэгсэн. Тэгээ одоо би бүр аягүй сайн санд тэр тоглолтыг. Тэгээд хоёр үе тоглоод онооны харьцааг 50-50 гэж гарч ирдэг. 50-50. Тэгэхээр 7 дахь тоглолт. Эхний үе нь нэгдүгээр хагас чинь ингээ эхний тайм чинь нөгөө 50-50-аар гараад ирэхлээр бүр одоо сенсац оргилдоо хүрч байгаа. Тэгээд бид нар яах вэ гэдгийг ярилцаа. За ер нь бол одоо бас нэлийн шийдэлт сайн хий. Ингээд мэдээж тоглолтоо бид нар барьж байгаа. Бид нар яг 50 оноо авсан ч гэсэн яаж 50 оноо авах гэдгээ бас бодоо тий. Тэгээд тухайд манай баг бол илүү шийдэлт сайтай баг байсан. Талбай дээр гарсан 5 хүн бол тавуулаа шиддэг, нараа, би, цамп, цогтоо, эрхмэг ингээд отхон дээр байсан бас. Одоо нөгөө тулгын аав отхон дээр тий. Тэгээд л бид нар нэлийн бас тактика өөрчлөл ороод 3 дугаар тайм дуусаад гараад ирэхэд 54-70 гэж гарч ирсэн. Бид нар 20 оноо авсан. Айл 4 оноо авсан. Тэгээд 4 дугаар тайм тэднийх алдсан оноогоо нөхөх гэж нэлээд улаараад тэгээд бид бол илүү байсан учраас ингээд тайван тэгээд тоглолт дууссан. 3 дугаар таймд л тэр бол асуудал шийдэгдсэн. Тийм л тоглолт болсон. Та карьертаа нэг л удаа лигийн тэргүүн тоглогч буюу одоогийнхор бол удирдлагын MVP. Тий, нэг л удаа 2000 онд авлаа. X нөгөө газаргнууд, ажны газаргнууд гэж бид нэр баг байлаа шүү дээ. Тэр жилээ аварга аваад тэгээд
лигийн тэргүүн тоглогч гэж. Тэгээ энэ хангалтгүй байсан гэж Монголын сагс сонирхчид бас нэлээ ярьдаг юм байна лээ. Нэгээр тогтохгүй оны жилдэг MVP болох, удирдлагын MVP болох байсан гэд. Тэр үед тэгээд одоо би хүүхэд ингээд тухайн лиг үзэж байхад жил бүр нэг хүнд өгч нэг тухайн үе манай холбооны удирдлагууд ингээд тэнцвүүлээд яваад идэг байсан юм шиг санагддаг байхгүй. Тэгээс үнэхээр хамгийн шилдэгтэн өгдөг байсан бол Түвшин ах та хоёр бол ер нь нэлээд хол тасрах байсан баг. 6 авчихсан хүмүүс 6 давсан. Тийм, ер нь бол. Тэгээд тухайн үедээ тэгэл манай холбооны удирдлагууд энэ гаргаж байгаа тийм. Лиг маань шинэ байсан. Тийм. Одоо чаглал цөөхөн шагналтай байсан шүү дээ. Тийм, тэгээд тэр үед ямар бид нар тэгээд юугаач мэдвэхтэй. Өгсний л аваал тэгээд. Тэгээд яг нөгөө авраг авцсан хүнд чинь сэтгэл нь хандж байгаа тийм. Багийн амжилт. Тийм, тэгээд одоо ер нь юунд одоо авраг болцсон байх чинь дахиад шунаад тах тийм байх. Тэгээд сайхан баярлалаа. Гэтэ 6 аврага 6 удаа төрүүлнэ гэдэг чинь бас тэгэл бас амаргүй шүү тийм. Зүгээр ингээд нэг тоглоод хожих жилийн турш тоглоод хожих гэдэг чинь бас ер нь бол хэцүү. Тэгээд энэ 6 аврага авахдаа та бүх 6 тохиолдолд багийн лидер тоглогч байгаа, багийн гол тоглогч байгаад авраг аавна гэдэг өөрөө бол маш том шалгуур. Тэг яг ер нь бол нөгөө баг үүрж явна, баг авч явна, тий багт нөлөөлнө гэдэг чинь бас өөр айгүй хариуцлага. Тэгтээ мэдээж нөгөө одоо жишээл талбай дээр голлох хүн байх, чиглүүлэх хүн байх, туслах ингээд багч мэдээж нэг тавуулаа учраас ингээд бүгдээрээ дарга байна гэж байхгүй бүгдээрээ юу байхгүй. Тэгэхээр үүргээ айгуу сайн ухамсарлах хэрэгтэй. Тэгээд багийн хамгийн чухал юм бол багийн эв нэгдлийг л айгуу сайн хангах хэрэгтэй. Багийг айгуу зөв болгох нь л хамгийн чухал. Тэгжээж амжилтанд хүрнэ. Түүнээс баг өөрөө шуудан хэлсэн өхрийн ивэр шиг байх юм бол ямар ч одоо чадвартай байгаад бол амжилтанд хүрэхгүй шүү дээ. Тэгэхээр би бол бас миний бас талбай дээр хийжсэн үйлдэлүүдээс илүүтэй би бас багтаа бас энэ багийн уур амьсгалыг бас нэлээд баримталдаг, багийн уур амьсгалыг бас нэлээд нэгдвэл байх бас өөрөө их зорж хичээдэг байсан. Өнөөдөр би болж байхад манай найз болоогүй бол маргааш би энийг болгохын төлөө би энэ хүнд бэлтгэл дээр нь ингэж ярилцаж мотивац өгдөг байсан. Тэгжээж би энэ сайн байжж бид нар авраг болно. Түүнээс нэг нь муу, нэг хэсэг нь муу, нэг түүнээс оноо авах бол одоо жишээлбэл ингээд тэр үед одоо 20-30 оноо авах нэг тийм сонирн биш тийм. Би аавыг бол хинчлэг аав. Тэгэхдээ хамгийн гол нь 1000 би 20 оноо аваад баг нь хожигдоод байвал одоо тэгээд ямар ч үрддэг. Тэгэхээр бид нар багаараа сайн байхын тулд бүгд жигдэл байх хэрэгтэй. Тэрний төлөө бүгдээр ажиллах хэрэгтэй. Хин нэгнийг асуудал юу вэ? Яавал энэ хүнийг дэмжиж болох уу те? Яавал энэ хүнийг ингэж сэргээж болох уу гэдгийг бол бас би хувь дотроо бол бас нэлээд багтаа ажилтдаг байсан. 30 жилийн 30 шилдэг тоглогчийг алдаршуулж бүх одын тоглолтын үеэр зарлаа. Та үеийнхэн хамт тоглож байсан найзуудтайгаа мөн дараа үеийн тоглогчдоо энэ талбай дээр ордонд орж ирэх тэр мэдрэмж ямар байсан бэ? Тийм өнгөрсөн жил Монголын сагсан өмгөөрийн холбоо бас лигийн тэмцээн үүсэм одоо зохион байгуулалт 30 жилийн ой гэдэг маш сайхан арга хэмжээ хийсэн. Маш их хүлээлттэй байсан. Оролцсон хүн болгон сэтгэл ханамжтай байсан. Үзэгчид бас нэлээд өндөр сэтгэлтэйгээр хүлээж авсан ийм сайхан арга хэмжээ болсон. За яг хувь хүний хувьд бол надад бол маш сайхан байсан. Өөрийнхөө үеийнхэнтэй болон дүүнэртэйгээ тий яг ингээд нэг сагсны гоё баяр тий энэ дэр ингээд оролцсон да айгүй өндөр сэтгэлтэй маш л одоо их л гоё л 2-3 хоног болж өнгөрсөн шүү дээ. Та тэгэхээр яг одоо бол Монгол Улсын шгшээ багийн албаны дараагаар ажиллаж байгаа. Буцаад сагсан бөмбөгтөө өөрийнхөө мэдлэг боловсрол одоо бүхнээ ингээд зориулан ажиллаж байна. Яг энэ ажилтгааны холбоотой би танаас асуух зүйл Монголын сагсан бөмбөгийн холбооны сүүлд сонгогдсон удирдлага менежментийн баг ингээд ажиллаж байна. Шгшээ багийн төвшөнд төлөвлөгөө ажлуудын биелэлтийн хугацаанд юу ямар явж байна гэж байгаа. Тэгээ яг хоёр холбоо гэдээ бас нэлээ ингээд тасарлаа. Тэгээ энэ
хин хохирж нөгөө мө тамирчид л хохирж байгаа тийм. Мэдээж одоо бид нэр хохироод бид нар нөгөө тоглоод хийдгээ хийцэн бидний хувьд бол үзэх нь эдний хүүхдүүдийг амжилттай тоглохын л үзэхтэй өнөөс биш яг хувь тамирчны хувьд бол одоо энэ тамирчид л хохирж исэн юм асуудал байсан. За ингээд энэ асуудал маань нэлээд явж байгаад холбоо маань шинжлэгдээд холбооны удирдлагууд маань ингээд шинжлэгдээд за тэгээд манай Батцангэл ерөнхийлөгч Төвшин Баярд ерөнхийлөгч хоёр бид гурав уулзаа за ог ингээд холбоонд ажиллаач гэтгсэн. Тэгээд за тэгээд шигшээ огийн аль бич гэж ажиллаа гэсэн. Тэгээд за тэгьяа л гэсэн. Тэгээд би өөрөө 10 дугаар ангийн хүүхдүүд ярьсан тийм 10 дугаар ангийн хүүхд шигшээ багт байх. За тэгээд бидний үед ингээд тоглож исэн шигшээ баг гэдэг ингээд бүгднийг үтцсэн. Тэнд юу болдгоо, яадгуу те. Тэгээд юун дээр яаж ажиллах вэ гэдэг бод ингээд өөртөө л гаргасан би. За энийг би холбооны удирдлагуудаа танилцуулсан. За бид нар эхлээд бол ерөөсөө стандартаа барих хэрэгтэй. Бид нар мэдээж одоо Монголын шигшээ сагсан бөмбөгийн Монголын шигшээ баг маань Азийн авраг байгаагүй ш. Тэ. Одоо ямар ч тэмцээн уралдаанд ороод бид нар амжилт амар тийм амжилт гаргасан биш. Тэ. Тэгэхээр бид нар бол ер нь 0-оос эхэлж байгаа. Тэр нь бас биднээс бас амар байсан. Хичнээн бид нар тийм амжилт муу байсан ч гэсэн бид нар стандартыг барья. Үндсэн суурьа бас тавья гэж байна тийм. Улсын шигшээ баг гэж юу ямар байх хэвээр. Бус орны шигшээ баг юу юу байх хэвээр. За тэгэл ерөөсөө холбооны удирдлагууд танилцуулаад удирдлагууд маань дэмжээл шигшээ баг бол за мэдээж тасгалжуулагч 3 багштай байна. Одоо бусад бүх арын албатай байна. Тасгал нөгөө хүчний тасгалжуулагч, эмч, тренер, хөл гарын боодог, моодог тамирчнаас шалтгааллахгүйгээр бүх зүйлийг холбоо шийдэж өгье гэдэг тийм байдлыг бид нэр эхлээд тавьсан. Тэгээ холбоо бол яг зорьсондоо бүх асуудлыг шийдсэн. Тэр юу хэлэх гээд яагаад би тэрийг яасан гэхлээр хүнд мэдээж бас нэг юм юу байх хэвээр итгэл үнэмшил байх хэвээр. Би өөрөө шигшээ багт ингээд бас 10-аад жил одоо тоглож байгаа хугацаанд олон улсын тэмцээнүүд орж ил байл. Ингээл гадаадын тэмцээн уралдаанд бас мэдээж яхаа бид нэр макта шорттой пүүцтэй бидэнд байгаа юм л тэр. Бусад хангамж бол бусад одоо ижил өнгийн хувцас биднэрт байхгүй байлаа тий. Ижил цүнхч гэдэг юм уу боодог моодог одоо тэгэл юм бид нэр 12 тамирчин нэг багштайгаа ингээд 13-удаа за нэг холбооны үнэтэй 14 л очдөг байсан. За тэгээд илтэй устдаа хүн човор байлаа. Тэгээд хоол унданд ингээд ороход бус тоогийн жишээлбэл ингээд бүгдээрээ нэг дор орж ирдэг. Бүгдээрээ нэг энгийн хувцастай ижил буруу хувцас байхгүй. Ятгатаа ингээд бүх хоолн дээр орж бүгдээрээ л одоо Чайна бол Чайна. Тэгэхээр хоолтын хувцас гадна ингээд бэлтгэлийн хувцастай. Ингээд бүх юм стандарттай. За бид нар бол яг тухайн үед тэгэл яг нэг эндээс олж өмссөн энэ зэнзэл юмнуудтай л байгаа шүү дээ. Одоо тэгэл нэг Nike жуулчин шиг явж идэг баг. Nike Adidas ч юм уу нэг юм олоод өмссөн. Тэг ингээд нөгөө дутуугийн комплекс гэдэг шиг нэг ийм байдлууд бас их байсан. Тэг би бас тухайн үедээ бол яг тамирчин байхдаа бол бас яг энэ дээр бас аягүй эмзэглэж ингэж дотроо ингээд шаналдаг байсан. Аягүй ичдэг байсан. Гадны тамирчдыг хоол идээд гарсны дараа хоолнд ордог ч юм уу те эсвэл төрүүлж орох морох ингээд нэг ийм ийм байдлаас бас гарья. Тэгжээж бас ингээд ийм адилхан байвал манай тамирчдын нөгөө нэг итгэл үнэмшил чинь бас яг өөр. Нэгдүгээр бид нэр нөхцөл юуг нь сайжруулъя. За ингээд ийм зорилго тавиад бид нэр ингээд ажилласан. За тэгээд бас ингээд тамирчтай урам зориг өгөөд ингээд. За бид нар эхний 2-3 тэмцээнд Монгол багш нарт байж болох бүх Монгол багш нарыг бол ингээд ажиллуулад ингээд үтсэн. Дотоодын Азийн нөгөө нэг урьдчилан шатны тэмцээнүүд орсон шүү дээ. Тий. За ингээд одоо бид нарыг бодит үнэтэйг л нүүр тулж эхэлж байгаа шүү дээ. Тэгээд тэмцээн болгоны дараа мэдээж холбоо хуралдаад график төлөвлөгөөнүүдээ гаргаад явж байгаа. Тэгэл Азийн наадамд оролцохын өмнө бид нар бол маш зоригтойгоор холбооны удирдлагууд маань маш
залуу багийг бид нэр сонгож явуулсан. Залуу тамирчдыг сонгож явуулсан. Энэ дээр холбооны удирдлагууд бол бас нэлээд зөв зоригтой шийдвэр гаргасан. Дараа үеэ бэлдээ гэдэг. Ерөөсөө бидний зорилго тийм л байсан. За мэдээж яхаа өнөөдөр сайн тоглож ирсэн энэ мундаг тоглогч нарыг бид нэр үүсэхгүй. Тухайн үед улс орнынхоо төлөө амжилттай оролцсон. Тийм ээ? Сайн уу сайн байсан. Гэхдээ бид нар ирээдүйд биднэрт ирээдүйд зорилго байгаа учраас бид нар зоригтойгоор ийм шинжилтийг хийсэн. Тэр маань бас тодорхой хэмжээнд үр дүнгээ өгсөн. Бид нар болох юм байна гэдэг итгэл үнэмшлийг авсан. За болох юм байна гэдэг итгэл үнэмшлийг авчаад одоо яаж болох вэ гэдгээ бас дахиад ярилцсан. За одоо ерөөсөө энэ дээр гадаад багш тавих хэрэгтэй байна гэдэг. Албаны ерөнхийлөгч мань өөрөө тэгээд бид нэр практис тасалж байгаа. Практис грекс одоо бидний ярьдгаар өвөг тий. Тэгээд өвөгөө сонгоод ингээд 2 жилийн хугацаанд бид сая ингээд тэмцээнүүдэд оролцсон. Хэдийгээр одоо сая Гуамтай бид нэг оноо гэдэг чухал юмыг одоо сая одоо бүр багцсандаа 2 жилийн хөдөлмөр маань нэг оноогоор ингээд дууссан. Мэдэрлээ шүү дээ бид нар тий. Тэгвэл Монголын сагсан бөмбөгийн шигшээ багийн төвшин агсан. Одоо бусад багуудтай тоглох хэмжээ хязгаар ингээд нэлээд агсан. Энэ бол одоо холбооны удирдлага холбооны зөв бодлогын үр дүн гэж харж байгаа. Тэгээ бид нэр дахиад одоо цаашаа явах зорилтоо ингээд тодорхойлоод ингээд явж байгаа. За бид нэр мэдээж эрэгтэй баг дээр бид нар 2 жил бол ууггүй ажилласан. Гадаадын уралдаан тэмцээн. Тэгээ би бол бас холбооны удирдлагуудад ганц юм хэлжсэн. За ер нь бол гадаад явж ингэж тэмцээн уралдаанд орох нь бол маш үр дүнтэй. Яагаад гэвэл би өөрөө бид нар мэд. Би нөгөө 10 дугаар ангийн хүүхэд байхдаа Шанхайд олон улсын тэмцээнд орчоод эргэж ирээд би өөрийнхөө энэ ялгааг би өөр дөр айгүй сайн мэдсэн байсан учраас ер нь бол гадны уралдаан тэмцээнд орох нь айгүй чухал юм аа гэдэг. Тэгээ бидний үед бол одоо жишээлбэл би 93 онд анх тэр тэмцээнд ороод дараа нь 93 онд бид нэр 3 тоглолт хийж байгаа. 97 онд дахиад Пусаны зүүн Азийн наадамд очиод дахиад 3 тоглолт. Дараа нь 2001 онд дахиад 3-т. Ингээд нэг 9-нд 10 жил 9 жил ч гэдэг 3 тэмцээнд бид нэр 10 жилийн хугацаанд 3 4хэн 9 10хэн тоглолт хийж байгаа. Тэгэхээр чин хангалтгүй. Тэгтэл одоо бид нар холбооны шинэ холбоо аваад ингээд шигшээ баг ингээд оролцсон уралдаан тэмцээнүүдийг ингээд тооцоод үзэхлээр ч одоо бүр жилд хичнээн тоглолт хийгээд байгаа. Тэр хэрээрээ л ингээд тамирчид маань туршлага чинь за тэгээд одоо нөгөө лиг матч гоёдод одоо нөгөө ECL, BCL-ийн тэмцээнүүд гадагшаа уралдаа одоо манай хасын хөлөг жишээлбэл Азийнхаа багуудыг бол ерөнхийдөө бол нэг ингээд баг бүгднгийн л аргалаар хоцчод байдаг болчихлоо шүү дээ. Тэгээ одоо тэгэхээр боломж байна уу байна. Тэ? Шигшээ баг маань хожих боломж бас байгаад байгаа байхгүй юу? Тэгэхээр нөгөө гадны уралдаан тэмцээнд маш их орох хэрэгтэй гэдэг энэ бодлогыг бас бид нэр холбоо бас барьсан. Тэгээ мэдээж энэний цаанаас хөрөнгө мөнгө гадагшаа явъя гэл ингээд ганцаараа явж байгаа шүү. Энд чинь тэгээ нөгөө миний түрүүний хэлээд байдаг стандарт гэдэг нөгөө стандартаа бодхолоор чинь энэ багч чинь нэг явахдаа 20 үнэтэй баг явж байгаа. 12 тоглогч нөгөө ховц зэрэгтэй ингээд тэгээ мэдээж 20 хүн ингээд яваад байна гэдэг чинь бас айгүй өндөр зардлууд гарна. За энийг бас холбоо маань дааж байгаа. За дараагийн дугаарт нь бид нар ерөөс эмэгтэй дээрээ бас нэлээ ач холбогдлоо. Бид нар эрэгтэй дээрээ нэг төсөл хэрэгжүүлээд 2 жил 3 жил төсөл хэрэгжүүлээд бас ингээд төслийн үр дүн маань бас ингээд агцтай байгаад байна шүү дээ. Тэгэхээр бид нар эмэгтэй рүүгээ анхаарай. За эмэгтэй дээрээ бид нар ер нь дахиад яг адилхан хэрэгжүүлээ дахиад гадны тасгалжуулагч авъя ингээд явъя гэл ингээд за тэгээд мэдээж бид нар сайн Amazon дээр ирсэн Франк Гарсия гэдэг энэ спонсоржуудагчийг авсан. За тэгээд ерөөсөө Солонгост бид нар Солонгосын дээд лигийн багууд болон Японы М лигийн авраг багуудтай тэмцээнд орсон. Тэгээд Азийн наадамд бид нар очиод Азийн тэмцээнд явсан. Тэгсэн нөгөө өмнө бид нар 2022 онд Тайландд орсон тэмцээн дээр хожигдчихсэн багууд магуудаа зүгээр ингээд хождог болцсон ингээд төвшин ингээд ахаад байгаа.
Төвшин ахихаар энэ яг бодлогын зөв бодлого маань үр дүн өгөөд байгаа, зөв хэрэгжүүлж байгаа төсөл юу маань үр дүн өгөөд байгаа учраас ингээд ажиллахад айгүй урам зориг өгж байгаа ийм байдал тий. Тэгээд яг ингээд мэдээж шигшээ багийг ингээд бодлогоор хангаж удирдах явах мэдээж тамирчин байсан хүний хувьд надад илүү амар. Миний өөр дээрээ алдчихсэн, өөр дээрээ бодож исэн юмнуудыг эднэр заавал одоо тэгж алдаж бодох хэрэггүй тийм. Урьдчлаад тэрийг шийдээд ингээд чиглүүлээд явах нь айгүй чухал байсан учраас ингээд бас холбоо бас зөв бодлогоор яваад байна л гэж би бодож байгаа. Энэ 2026 онд шигшээ багуудын манаас нэлээдгүй тэмцээн уралдаан хүлээж байгаа. Тэгэхээр 26 онд оролцох тэмцээн уралдаануудын та шигшээ багийн төвчний тэмцээнүүдийг яг ямар тэмцээнүүд байгаа талаар би дуулахдаа Азийн аварга шалралт дараагийн тэмцээний одоо 29 оны Азийн аваргын цикл хийж байна гэж ойлгосон. Тэгээ яг ер нь 26 онд бид нэр Азийн наадамд оролцох. Хуучин бол Азийн наадамд 16 улс оролцоод бид нэр Ханчжоугийн Азийн наадамд оролцож байсан. Энэ жил бас Япон 12 улс гэд заачиж байгаа. Багуудын тоог цөөлсөн байна. Тийм, багуудын тоог. Тэгэхээр манай эмэгтэй баг маань болохоор сая бид нэр B зэрэглэлийн Азийн наадамд 4-р байранд орсон. Тэгэнгүүт A зэрэглэлийн 8, B-ийн 4 гэхэлэр манай эмэгтэй бол багтчихж байгаа. Тэгэхээр бид нар бол Японд болох Азийн наадамд эмэгтэй баг бол оролцсон. За эрэгтэй багийн үед бас ярилцж байгаа бас qualifier хийж ч юм уу 10-ын сонгоод 12 сүүлийн 2-ын ингэж qualifier урьдчилсан шатны сонгон шалгуулалтаар явах болов гэж би бас гордож байгаа. Тэгэх юм бол бид нэр Азийн наадамд оролцсон. Наадамд. Ер нь бол 29 оны Азийн аваргын урьдчилсан шат бол 8 сард эхэлнэ. Эхний цонхон 8 сард, дараагийн цонхон 11 сард эхлэхээр байгаа. За мэдээж тэгээ бид нэр сая лигийн завсарлагын үеэр эмэгтэй эрэгтэй шигшээ багуудаа бол 2 хоногийн сургалтанд цуглуултанд бол дуудсан. За ингээд ийм төлөвлөгөө шинэ нөлөөллийнхаа төлөвлөгөөг танилцуулаад тэгээд тамирчдад бол за ингээд ийм байдлаар өргөтгсөн бүрэлдэхүүн байна. Тэгээд хэн сайн байгааг бид нар ингээд шигшээ багт сонгоно гэдэг. Яг ер нь бол бид нар шигшээ баг гэдэг яг 12 тамирчныг бол бид нар сонгоод байгаа юм бол биш. Ер нь бол шигшээ баг тэмцээнд явхаас 2-3 сарын өмнө яг дандаа өргөтгсөн 20-25 хүнд шигшээ багтаа болцсон. Эндээсээ сонголт хийж байна. За 20-25 хүнтэй сонгогдсон хүмүүс бол би тамирчдад хэлдэг. Энэ 20-д байгаа тамирчин бол бүгдээрээ шигшээ багийн тамирч аа. Яг зөв. Энэ тэмцээнд 12 нь явна. Дараагийн тэмцээнд чамдч боломж байгаа. Бүгдэнд нь боломж байгаа. Тэгэхгүй болохоор өмнө одоо жишээлбэл ингээл нэг 15-6 хүн бэлдээд ч юм уу ингээл 12-оо яс бэлдээл явдаг тийм. Алдах тохиолдлууд байлаа. Гэмтэл бэртэл бид нар анхны бид нар Монголд болсон Азийн аваргын урьдчилсан шатн дээр бид нар 10 тоглогчтой тоглосон шүү. Монх маань гэмтсэн. Яг тоглолтын өглөө гэмтээд 11 болоод Сэгийг нэг тоглоод гэмтээд 10. Тэгэхээр зөв бэртэл гэмтэл ингээд тэгээ бид нар тулгацсан байсан учраас тэгэхээр шигшээ баг өргөтгсөн бүрэлдэхүүнд орсон би тамирчин болгонд та нар бол шигшээ багийн тамирчид тэмцээнд ингээд явдаг. Тэгээд ер нь нэлийн өргөн бүрэлдэхүүнтэй гэхдээ бид нар бас нэлийн залуучуудаа бол барьж явж байгаа. Тэгээд гол юм бол энэ мундаг дасгалжуулагч нарыг бас ингээд олон хүн юм сонсоосоо гэдгийг л бас яг зөв. Дараа нь бидэнд үлдэнэ. Тэ ерөөсөө. Тэгж 12 сонсгочоос 20 сонсгож ивэл татаа тэр 8 ч бас ингээд бидний нөгөө анх одоо Америк огсоос сонсож ирсэн юм маань яаж үр дүнтэй байдгүй гэдгийг мэдсэн учраас л одоо нэг юм бас юм яваад байгаа. За ингээд өнөөдөр бидний урилгыг хүлээн авч студ маань хүрэлцэн ирж маш сонирхолтой ярилцлага хийсэн танд баярлалаа. Ингээд тамирчны карьераа өндөрлүүлээд бас тодорхой хугацаанд улс төрийн одоо төрийн ажлаас хийж явсны дараа буцаж сагсан бөмбөгтөө ирээд ингээд ажиллаж байгаа тань одоо би хувь хүнийхээ зүгээс маш их талархаж байгаа. Тэгээд таны болоод Монголын сагсан бөмбөгийн холбооны удирдлагуудын дараагийн
ирж байгаа амжилттай ажилтны амжилт хүсье. Бидний хамгийн ойрын зорилго бол мэдээж эрэгтэй нэгдүгээр шишээ багийн хувьд Азийн аврах шалралт хэмжээний эрхээ авч оролцох гэдэг том зорилготой явж байгаа. Энэ зорилго маань биелчээд 29 онд бид нар Азийн аврагт итгэлтэйгээр тэмцээнд оролцож байна гэсэн ийм одоо хүсэл мөрөөдөл олон хүнд байгаа. Тэгээд тэмцээнд амжилттай оролцох ерөөлөг төшөөлөө. Тэгээд маш их баярлалаа танд. За баярлалаа. Бүтээгдэхүүнтэй орж оролцуулсанд. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч Монголын спорт таймын салбарыг үндэслэгч Уран ан групп